Биеийн зарим хэсгийг ил гаргаж, сурмуусаа уртуулхан бодох нь эмэгтэйчүүдийн буруу гэж юу хэмээн үзсэн хэсэг эмэгтэйчүүд биеийн эмнэлэгчийн алхаа нэртэй хөдөлгөөн өрнүүлсэн байна. Бусдад хүчирхийлүүлэхээ сэргийлж, огид эмэгтэйчүүд биеийн эмнэлэгчийг тачаангүй, секси хувцалгаан зогсоох хэрэгтэй гэж хотын цагдаагийн дарга мэдгдсэний дараа Техас мужийн Даллас хотын хэсэг залуус Ням гарагт гудамжинд жагсжээ. Жагсагчдын гол зорилго нь биеийн эмнэлэгчийг хувцалсан эмэгтэйчүүдэд буруу өгөх биш, харин хүчирхийлж байгаа гэмт этгээдүүдийн эсрэг тэмцэгийг уриалж байгаа нь энэ юм байна. Хүчингийн гэмт хэргийн золиос болсон эмэгтэйчүүд болон хөссөн хувцас өмссөн ч байнга буруутгагддаг эмэгтэйчүүдийн ард хэн нэгэн дэмжиж байгаа хэсэг байгаа гэдгийг харуулах гэж зорьсон байна. Бид битгий хүчиндүүлж хараа гэдгийг биш, охид эмэгтэйчүүдийг бүх хүчирхийлгэж залуучуудад заах хэрэгтэй гэж биеийн эмнэлэгчийн алхаа хөдөлгөөний зохион байгуулагчид ярьж байна. Жагсагчид бидний яаж хувцлах нь хэн нэгнийг уруу татаж байгаа хэрэг биш. Миний өгзөх хэн нэгэн намайг хүчирхийлэх шалтгаан биш. Би биеийн эмнэлэгчид хайртай. Сексийг хувцлах нь сексийг зөвшөөрсөн гэсэн үг биш. Хувцлалт хүчингийн гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлж байгаа юм биш. Охид эмэгтэйчүүд юу ч өмссөн, хаанч явсан, хэдэн ч настай байсан, ууч согтсон ч гэсэн тэдний буруу биш гэж жагсагч ярьсан байна.